Амрын гэрээ нэвтрүүлэг ярилцлага цаг булангаар үргэлжилж байна. Бид энэ удаагийн дугаараар цагдаагийн ерхий газрын орчлон сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хушууч мөнх сувдтай ярилцах болно. Таны энэ өдрийн амрын гэрээ. За амрын гэрээ. Бидний өнөөдөр ярилцах сэдэв болохоор ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийлэгч за мөн хүчирхийлэл үйлдэж байгаа тохиолдолд арх сутуурлуундаа хэрэгэлдэггүй гэсэн асуудлаар ярилцах гэж байна. Тэгэхээр та энэ тухай одоо иргэдэд мэдээлэл хүргэж. За баярлалаа. 2017 онд бол улсын хэмжээнд 32300 орчим гэмтэрэг бүртгэгдсэн. За үүнээс бол 1286 гэр бүл хүчирхийлэл улмаас үлдэгдсэн гэмтэрэг байсан. За энд бол одоо хохирсон нийт иргэдийн бол одоо 93% нь бол эмэгтэйчүүд. За хүүхэд тохирсон тохиолдол бол 10% нь байсан. За мөн эрэгтэйчүүд бол сүртэй тохирсон тохиолдол тэг 18% байсан. За 2018 он эхний 2 сарын байдлаар гэр бүл хүчирхийллийн шинжтэй 126 гэмтэрэг бүртгэгдсэн бол 356 зөрчил бүртгэгдсэн. За эдгээр зөрчлийн бол 90% нь баривчлах, за 9% нь бол торгуулийн арга хэмжээ бол авч шийдвэрлсэн талаар бол статистик том мэдээнд бүртгэгдсэн байна. За тэгэхээр одоо яг энэ гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмтэрэг зөрчил бол одоо хаалттай хаалганы цаана гэрчгүй үлдэгддэг. За энд бол одоо 86.5% нь бол одоо орон сууцнд үлдэгдсэн байна гэсэн судалгаа бол байдаг. Тэгэхээр бол иргэдийн зүгээс энэ гэр бүлийн хүчирхийллийн талаар одоо мэдсэн даруйда 102, 107 тусгай дагаар утсуудад бол одоо залгаж мэдээлэх нь одоо тухайн нэг иргэний одоо амнаас эрүүл мэндийг бол одоо хамгаалаж зогсохгүй одоо бүхэл бүтэн гэр бүлийг бол одоо хүчирхийллийн гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд бол одоо туйлын чухал ач холбогдолтой мэдээлэх нь одоо маш их ач холбогдолтой байна. Хүчирхийлэл үйлдэж байгаа этгээд нь өөрөө одоо ямар шалтгааны улмаас уг гэмтрийг үйлдэж байна. Одоо жишээ нь арх сутуурлуундаа хэрэгжилж байна уу? Эсвэл одоо хийж байгаа үйлдэлийг хянах чадваргүй ч юм уу сэтгцэн ямар нэгэн өөрчлөлттэй юу? Эсвэл одоо ахуй хүрээнд одоо гэр бүлийн маргаанаас олоод тэслэхгүй одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна уу? Энэ юу нь ямар ангилалд хуваагдаж шалгагддаг вэ? За энэ бүртгэгдсэн хэрэг зөрчлөөс бол одоо хэрэг зөрчлийн материал за нөхцөл байдлаас харж байхад бол одоо ихэвчлэн бага насндаа хүчирхийлүүлж исэн этгээд өөрөө том болоод одоо яг өөрийнхөө одоо хайртай гэр бүлийн хүмүүстэй бол хүчирхийлэл үйлдсэн гэсэн тохиолдол бол бүр бараг 90% нь яг одоо иймэрхүү байдлаар мэдүүлэг өгч байдаг. За тэгэхээр одоо аав ээжүүд маань тий одоо өөрсдөө үр хүүхдийн хооронд одоо байнга л ингээл аав хүүхдүүдийн хажууд ингээд хүчирхийлэл үйлдээд байх нь эсвэл одоо нөхөр нь эхнэрээ одоо байнга хүчирхийлээд байх нь та бол одоо өөрөө одоо яг залуу наснда ингээд хүчирхийлж байгаа боловч эргээд та одоо хөшөрсөн амчин таны нөгөө хайрлж өсгсөн үр хүүхэд ч юм бол өссөн үсээгөө хүчирхийлэгч болдгоо гэдэг бол маш сайн анхаарах хэрэгтэй байна. Бас тэгэхээр давхар хүүхдүүдийн хүмүүжилд бас нөлөөлөх боломжтой гэсэн үг тийм ээ. Тэгэхээр нэг хүүхдүүд маань өөрснөө ер нь бас тэр яг одоо үндсэн хуульд зааснаар хүмүүжих ёстой байтал эцэг өөрсний мөлгөр төрөлд үзүүлээд байна. Энэ дээр одоо хүүхдийн хүмүүжлийг яг судалгаагаар авч үзээд яг энэ чиглэлээр хүмүүжээд одоо гэмт хэрэг зөрчилд холбогдсон тийм юм тохиолдол байдгүй. Одоогийн энэ бүртгэгдсэн хэрэг зөрчлөөс за тэгээд мөн бид нар одоо гэр бүл хүчирхийлэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо цагдаагийн байгууллагаас одоо шатараас олон арга хэмжээг бол авч ажиллаж байгаа. За саяхан бол одоо яг энэ гэр бүл хүчирхийлэл үйлдэгчид зориулсан юм зорилттой баримтат нэвтрүүлэхэд бид нар одоо ингээ 20 ангиудаар бас явж одоо нөгөө ялтнуудтай уулзаж за тэдгээрээс одоо судалгаа авах за одоо асуумж бөглүүлэхэд бол ихэвчлэн бага насндаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. За тэгээд одоо ямар нэг байдлаар одоо хойд эцэг гэхийн дарамтчхалт өрн л одоо хүчирхийллээс бол ингээ хүчирхийлэл төрдөгөө бага наснд хүчирхийлүүлжээс учраас том болоод өссөн үсээг одоо ингээд яг хүчирхийлэл өөрөх нь амьдралд ингээ байгаад байна гэсэн нь бол одоо тэдгээр хүмүүстэй уулзсан хүмүүс мөр 90% нь энэ тохиолдлыг бол ярьж мэдүүлж байсан. Тэгэхээр бол одоо яг энэ аав ээжийн хоорондын харьцаа за тийм хүүхдийн өссөн орчин бол одоо эргээд тэр хүн том болоод гэр бүл хүчирхийлэгч болох уу эсвэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болох уу гэдэгт бол одоо маш их чухал нөлөө үзүүлж байна. Энэ дээр бол одоо аав ээжүүд бол одоо маш их анхаарах шаардлагатай байна. Тэгэхээр цагдаагийн ерхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсэн өөрөө энэ төрлийн гэмтрээс урьдчилан сэргийлж эхлэхээр одоо 2018 онд ямар зорилтыг дэвшүүлээд ажиллаж байна вэ? 2018 он цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр бол одоо тусгай төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Тэгэхээр 2017 онд бид хүн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмтрийг 20 орчим хувиар бол бууруулсан улсын хэмжээнд. За энэ тоог бол одоо бид бүхэн бас улам сайжруулах, чанаржуулах чиглэлээр 2018 онд бол одоо тусгаалсан төлөвлөгөө гарган цагдаагийн байгууллагаас ажиллаж байна. За ярилцах цагийнхаа төгсгөл та иргэдэд хүрэх сэрэмжлүүлгийг хэлээд ярилцах цаг өндөрлөө. За
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг зөрчлийн талаар иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагын 102 107 тусгай дугаар утсан заавал мэдээлэх за мөн цагдаагийн ерхий газрын урьдчилан сэргийлэх хилцс гэсэн пэйж хуудас байгаа. За энэ хуудсанд бол одоо бас хандаад энэ чиглэлээр бол зөвлөгөө мэдээлэл авах за мөн одоо хууль эрх зүйн мэдээлэлтэй байх нь одоо гэмт хэрэгээс бол урьдчилан сэргийлэхэд бол одоо чухал алхам болж байна. За бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. За Эрхэм үзэгчдээ бидний ярилцах цагт анхаарлаа хандуулсан та бүхэнд маш их баярлалаа. Амар гэрийн нэвтрүүлэг үргэлжилсээр байна.